Donald Trump, Putin хоёр уцаар ирсэн байна. Бурхан минь баярлалаа. Ашиггүйтэй энэ хоёр ерөнхийдөө харилцаатай байгаа юм байна. 1 цаг 15 минутын хугацаатай ярилцсан хийсэн байна. Айгу урт хугацаа. 3 удаага одоо уцаар ярьж байгаа. Тэгээд энэ хоёр юу ярьсан бэ гэх юм бол Donald Trump хүлээн зөвшөөрч байна те. It was a good conversation. Ерөнхийдөө сайхан ярилцсан болсон. But not a conversation that would lead to immediate peace. За бид хоёрын ярилцлага бол инх тайван хүрэлцэхгүй. Ерөнхийдөө инх тайван хурдан гарч ирнэ. Болцсон байна, буугаад өгсөн байна. Donald Trump энэ дээр булт хийсэн. За, дараагийн өгүүлбэр энэ дээр шалгацсан байна. Бас чухал. President Putin did say and very strongly Putin юу ярьсан бэ гэх юм бол маш хүчтэй юу гэж хэлсэн бэ? Юу анхааруулсан бэ гэх юм бол that he will have to respond to the recent attack on the airfields. За, тэгээд Putin юу хэлсэн бэ гэвэл террористийн халдлага цүмийн зэвсгийн тээвэрлдэг онгоц, цэргийн бааз, төмөр зам, гүүр дээд бүц 115 Орос иргэн гимтсэн ойролцооныг 10 гаруй иргэн нас барсан. Энэ дээрээ би хариу барих ёстой гэж хэлсэн. Сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Donald Trump бити хариу байр. Бити Зеленский руу пуучны явал, бити Киев руу пуучны явал ерөөсөө яриаггүй. Одоо энүүгээрээ дамжуулаад Donald Trump юу хэлж байна гэх юм бол та бэлэн байгаарай. Удахгүй Оросууд Украинд хариу барина. Энийг зогсоогүй. Тэгээд сүүлийн хэсэг бас айгүй сонирхолтой. Trump, Putin хоёр юу ярьсан бэ гэх юм бол Ираны тухай ярьсан. Яагаад гэх юм бол Donald Trump юу хийх хүсэлтэй байгаа юм бэ гэх юм бол Ираныг инх тайвны зам руу оруулах гэж байгаа. Тэгэхдээ тэр зам руу орохын тулд Иранчууд юу болох ёстой юм бэ гэх юм бол цөмийн зэвсгээ болох ёстой. Цөмийн зэвсгийн төслөө болох ёстой. Террорист санхүүжүүлэх болох ёстой гэх мэт. Та санаж байгаа юм бол Donald Trump, Saudi Arab, Qatar, UAE руу явсан. Тэгээд тэр Middle East, Арабын тэр хавар ерөнх бизнес хөрөнгө олт ашигын төлөө явцгаая гэсэн мессеж явуулсан. Тэрийг хүсэж байгаа. Тэгээ энэс бид юу ойлгож авах боломжтой юм бэ гэх юм бол Европыг яриаггүй, Keir Starmer, Macron гэх мэт чинь ерөөсөө яриаггүй, Зеленский юу ч яриаггүй, бити гэж ерөөсөө яриаггүй зүгээр за окей. Украинд хариу барих юм байна. Хийвэл хоёулаа дараагийн юм ярья. Дараагийн асуудлаа ярьчия. Чи энэ дээр хариу бариад. Тэгээ өчтөр миний контент дээр ярьж ирсэн докторов хэлж ирсэн шинжилгээ дүгнэлт нь үнэн байх шиг байна л та. New York Times бас юу хэлж байна гэх юм бол Trump says Putin plans to retaliate for Ukrainian attack on warplanes. Украинчууд Оросын онгоцнууд руу халтсан, цөмийн зэвсэг тээвэрлдэг онгоцнууд руу халтсан. За тэгээд одоо хариу барина. Путин бас хэдэн хоног чимээгүй байхаа болцсон. Дөнгөж саяхан олон нийтийн өмнө комент өгсөн. Тэрийг сонсцгоё. Недавний подрыв железнодорожных путей в Брянской и Курской областях – это, безусловно, террористический акт. Брянск, Курск областад болсон тесрэлт төмөр зам руу дайралт бол террористийн үйлдэл. Терроризм. Дайны үйлдэл биш, терроризм. И решения о совершении подобных преступлений, конечно, принимались в Украине на политическом уровне. Тэгээ энэ террористийн дайралт, тесрэлт, халдлага хаана захиалгатай, хаана зохион байгуулагдсан бэ гэвэл Украин улсын улс төрийн төвшөнд энэ бэлтгэгдсэн, зөвшөөрөгдсөн. Ер нь бол терроризм хин гэдэг юм бэ гэх юм бол улс төрийн бус. Ал-Каида бол засгийн газар биш Талибан бол засгийн газар биш байсан нэг хугацаанд. ISIS бас засгийн газрын бус. Зүгээр нэг террорист холбоо. Гэхдээ энэ террорист дайралт юу юм бэ гэх юм бол Украин улсын ерөнхийлөгчийн захиал цаана байгаа. Амар чухал ялгаа, хуулийн ялгаа байгаа шүү дээ. Что в этой связи хотел бы отметить? Конечно, везде и всегда в ходе вооруженных конфликтов, к огромному сожалению, страдают гражданские лица. Но то, что было в Брянской области, это целенаправленный удар по гражданским лицам. Тэгээд дайнд юу болт юм бэ гэх юм бол ард иргэдэд тохирдог, нас бардаг, тесрэх ёсгүй газарт бөмбөг тесэрдэг гэж ярьж байна. Гэхдээ Брянск болсон, Курск болсон юм бол зоригтой. Энэ бол алдаа биш. Ард иргэдэд
ард иргэдийн хэрэгэлдэг төмөр замыг тесэлсэн, гүүрэг тесэлсэн. По всем международным нормам такие действия называются терроризмом. Олон улсын хуулийн зүгээс Все гарах бол преступления, терроризм. которые были совершены в отношении гражданских лиц, в том числе женщин и детей, накануне очередного раунда предложенных нами мирных переговоров в Стамбуле, были, безусловно, направлены на срыв переговорного процесса. За тэгээ энэ эцсийн зорилго нь юу байсан бэ гэх юм бол энэ бөмбөг хизээ дэлбэрсэн бэ гэх юм бол Истанбулын чуулганы өмнөх өдөр. Зорилго нь юу байсан бэ гэх юм бол тэр инх тайвны хилцэлийг тэ саботажлах, зогсоох. Тэ үр тийшээ явуулах. Фейлдүүлэх. Удар наносился по гражданскому населению намеренно. И это только подтверждает наши опасения в том, что и без того нелегитимный режим в Киеве, захвативший когда-то власть, постепенно перерождается в террористическую организацию, а ее спонсоры становятся пособниками террористов. Тэгээд өчтөрийн контентоороос хэлж ирсэн. Путины цаана одоо боловсрал юу юм бэ гэх юм бол хуульч юм сая. Хуульч тий. Тэгээд англилийн одоо өөрчилж штэ. За тэгээ юу хэлж байна гэх юм бол бидний айж исэн юм одоо үнэн боллоо. Тэ Киевийн өдөрдөгч нар бид нартай байлтж байгаа хэрнээ одоо террорист руу болж хувирж байгаа. Тэгээ террористыг дэмждэг, санхүүжүүлдэг. Тэгээ цаана байгаа дэмжиж байгаа хүмүүс нь одоо Европыг ярьж байна, НАТОг ярьж байгаа террористуудыг дэмжиж эхэлж байна. Вспомним. Еще совсем недавно украинские власти и их союзники грезили о стратегическом поражении Нилээн ууртай боронхтой харж байна. России на поле боя. Сегодня на фоне огромных потерь, отступая по всей линии боевого соприкосновения, пытаясь запугать Россию, киевская верхушка перешла к организации террористических актов. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх вэ? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ төлнө. Тэгээ 30 настай хүрсэн юм бол заяа. Хүү, шгүүдээ талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх юм. Хүү, ямар сонсогч байна. Солиотой гаацтай. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгөөс салж чадсан. Тэ? Энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. За чи яг адилхан ийм өвчнгөөс салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Энийн талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эзэн эргээд уулзъя. Та санаж байгаа юм бол Путины яриа шүү заяа. Украины өдөртөгч нар бас цаанаа санхүүжүүлж байгаа зэвсэгжүүлж байгаа дэмжигч нар юу мөрөөддөг байсан бэ гэх юм бол тийм байлдааны талбай дээр стратегийн төвшөнд ялтыг бий болгож ирсэн. За тэгвэл тэрнээр фейлдж байгаа байлдааны талбай дээр бүх газрууд дээрээ ялагдаж байгаа, ухарч байгаа, тий арчигдж байгаа. Одоо энэ бол миний үг шүү. Тэгээд одоо байлдааны талбай дээр ялах чадваргүй болцсон учраас арга бараад тий терроризм руу шилжсэн. И в то же время просят приостановить боевые действия на 30, а то и на 60 суток. Тэгснэ 30-60 хоногийн төр завсарлагыг хүсэж байгаа. Просят о встрече на высшем уровне. Но как же проводить в этих условиях подобные встречи? О чем говорить? Кто вообще ведет переговоры с теми, кто делает ставку на террор? Тэгээд юу л ч нэг гэх юм бол за 30-60 хоногийн завсарлагаа хүсэж байгаа. Тэ? Хажуугаар нь ингээ терроризм хийж байна. Нэмээд хамгийн дээд түвшинд уулзах гэдэг байгаа. Манай ерөнхийлөгч, тэдний ерөнхийлөгч Трамптай уулзъя гэж хүсэж байгаа. Гэхдээ ярих юм юу байгаа юм бэ? Террористуудтай юу ярих юм? Тэгээд төсөөлөө үзчих заяа. Тэгээд Америк тим боллоо. Төмөр зам тесэрлээ. Америкийн нэг цөмийн зэвсэг B-52 бомберуудыг ингээ дэлбэлээ. Америкчууд юу гэх юм? Бүр ингээд 50 суухгүй шүү дээ. 1-2 хоног хүлээхгүй. Ингэж ерөөсөө ярихгүй. Америкчууд аль хэдийн юу их байсан бэ гэх юм бол нэг улаан товч дараад хаа нэгэн газар нэг бөмбөг дэлбэрсэн байсан баггүй юу?
Америкчууд руу ингэх байсан бол тий. Америкчуудын хоёр цамхагийг дэлбэлснийхэн дараа Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол Ирак, Афганистан улсыг зүгээр ингээд бодлсон шүү дээ. Террористы. И за что их поощрять, предоставляя передышку в боевых действиях, которая будет использована для накачки режима западным оружием, для продолжения насильственной мобилизации и подготовки других террористических актов, подобных тем, которые были осуществлены в Брянской или Курской областях. Тэгэхээр 30 хоног 60 хоног яах гэж өгөх юм те. Энэ 30 60 хоногийн хугацаанд дараагийн террористийн хаалгаа бэлтэнэ те. Барууных нь НАТО-гийнхэн, Европынхэн тэр улсыг зэвсгээрээ буцаагаад дүүргчин те. Тийм юм байхгүй. Что касается вопросов, затронутых Сергеем Викторовичем, мы говорили с ним еще отдельно на этот счет, по поводу уровня наших переговорщиков, гуманитарной паузы, то в соответствии с общепризнанной международной практикой уровень этот определяется страной, которую те или иные лица представляют. Этот уровень со стороны могут оценивать только те люди, те эксперты, кто сам обладает безусловным авторитетом и высоким уровнем компетенции. Каким авторитетом могут обладать главари насквозь прогнившего и полностью коррумпированного режима? Во всем мире об этом говорят. Тэгээд ямар нэгэн хилцэл, ямар нэгэн инх тайван, ямар нэгэн байлдаанд төр зүр зогсоох, инх тайвны төлөө явах ийм ялцарсан, бузардсан терроризм руу шилжсэн ямар чадваргүй ийм хүмүүстэй ер нь харилцааг байх ёсгүй гэж ярьж байна. Какой компетенцией могут гордиться те, по воле которых вооруженные силы Украины, например, в Курской области, понесли абсолютно бессмысленные, огромные потери. И сегодня терпят одно поражение за другим на поле боя. Тэгээд манай Курск руу халтсан, дайрсан, тэндээ бүр бүтэн фейлдсэн хэдэн мянган хүмүүс нас барсан, бүтэн одоо тэнэг шийдвэр гаргасан. Тэгээ одоо нэг тэ газарт арчигтаад тэгээ дараагийн газарт дахиад арчигтаад явж байгаа. Фейлдэл явж байгаа. Судя по всему, мы имеем дело с людьми, которые не только не обладают какой бы то ни было значимой компетенцией, в чем бы то ни было. Тэгээ бид нэр ямар хүмүүстэй харьцаад байгаа юм бэ гэх юм бол ямар ч чадвар байхгүй. Нэмээд улс төрийн соёлгүй хүмүүс. Но и элементарной политической культуры, если позволяют себе определенные высказывания, и даже прямые оскорбления в адрес тех, с кем пытаются о чем-то договориться. Тэгээд иймэрхүү хэлсэн бай. Их тайвны хэлцэл одоо байхгүй. Тэ? Дуусаа. GG. Энэ бол худлаа болсон. Одоо энэ хоёр хоорондоо ингээд уулзж байна. Гэхдээ юу ярих юм бэ гэх юм бол тэ хүмүүсээс солилцох. 3 хоног энд завсарлаа. Нас барсан хүмүүсийг яа. Тиймэрхүү юм ярина. Их тайвны хэлцэл одоо байхгүй. Ceasefire 30 хоног ингээд завсарлага бас худлаа болсон. За. Тэгээд Дональд Трампын твит гарч ирлээ. Тэр твитэн дээр энд юу ер нь бол Дональд Трамп юу хүлээн зөвшөөрсөн бэ гэх юм бол окей. Путин одоо хариу барина. Би зогсоохгүй. Би зогсоохч угаасаа чадахчгүй. За тэгээ Путин юу ярьж байна гэх юм бол эдгээр одоо террористууд. За тэгэл Зеленский шууд сандраад камерын урд гарсан. Сонсцгоо. My proposal, we offer, which I believe our partners can support. Is that we propose to the Russians a ceasefire until the leaders meet. Бид нар юу санал болгож байгаа юм бэ гэх юм бол тэ байлдааныг төр зогсооё. Хизээ хүртэл юм бэ гэх юм бол манлайлагч нар, өдөртөгч нар нь уулзах хүртэл. We offer a meeting any day starting from Monday. Why ceasefire before leaders meet? Because we can meet, and if there is no mutual understanding, if there is not desire for de-escalation, if there is no desire and vision how to put an end to it, then the ceasefire will be over the same day. Тэгээ би үсэж байгаа юм бэ юм бол нэгт өдөр уулзъя л та. Нэгт өдөр хүртэл төр зогсъё. Тэ? Бөмбөгтгөө байлаа, байлтгаа байлаа. Тэ? Тэгээ би үсэж байгаа юм бэ гэх юм бол тэр нэгт өдөр уулзъя л та.
Тэгээд тэр нэгд өдрийн уулзалт бүтэхгүй юм бол тий энэ байлдааныг зогсоох ямар нэгэн арга байхгүй юм бол тэгэл тэр өдөртөө шууд байлдааныг өргөжлүүлээ л та. Тэгээд ер нь бол англиар нэг сайхан үг байдаг dead man walking тий. Зеленский одоо юу болсон бэ гэх юм бол he's a dead man walking. Аль хэдийн нас барсан хүн амьд явчлаа. Зөв нас барах нь зүгээр цаг хугацааны асуудал. Энийг мань одоо өөрөө ухамсарсан байх шүү. Тэгэл нэг хэдэн хоног энэ тэнцүүлгаагаа л амьдрах гэдэг шүү. It can be initiated unilaterally by the Russians. Please feel free to do so. Энэ их тайвны хилцэл энэ уулзалтыг Оросууд эхлүүлж бод. Оросууд Истанбулд одоо 2 удаа уулзсан bro. Тэгж хэлмээр байна. Оросууд чамтай 2 удаа уулзсан. Саналаа хэлсэн. Санал нь өнгөрсөн одоо 2022 оноос бараг өөрчлөгдөөгүй. Юу өөрчлөгдсөн бэ гэх юм бол тэр 4 област нэмэгдсэн. Яагаад вэ гэх юм бол чи байлдах хүсэлтэй байсан учраас. Тийм ээ. Тэгж хэлэх ёстой шүү дээ. Хогч нь хошног байна гэнэ үстэй тий. Тэгээ Украины зээлийн ангилал D болцсон. Манай Монголынх BBB заяа. Бас мя. Окей. Эсвэл 2B л хамаагүй. За Украин бүр хогийн сав. Тэ? D-гээс доор юу юм бэ гэх юм бол зүгээр дампуурсан улс байхгүй юу? Тэгэхдээ D үнэлгээ бол хог. Ер нь Украины эдийн засаг хог. Зээлийн ангилал хог. Хөдөө аж ахуйны салбар хог. Уул уурхайн салбар хог болсон. Үйлдвэрлэл нь хог болсон. Хүний нууц нь байхгүй болсон. Ард түмэн алга болсон. 4 област байхгүй болсон. Дүүрэн үр зээлтэй. Тэгээд энд байлдаан дуусныхан дараа тэр бүх санхүүжүүлэлт өгсөн хүмүүс байна шүү дээ. Тэр ингээд манай анд, миний найз, тултан дэмжин бүх юм хаягдчихын заяа. Мартагтана. Тэгээд Украины цогцсноосоо тэр эртнүүдээр ингээд булаагаад авчин. Тэгээ Америкчууд төрүүлээд заяа. Зүрх уушиг илэгний араас нь явчин. За тэгээ энэ зургийг би 2-3 удаа үзүүлсэн. Энэ улам үнэн болж эхэлж байгаа шүү байна. Тэ. Зеленскигийн дуудлага илүү тэ мань хүн одоо бас эдний дуудлага хүлээж авч байгаа юм байна. Тэгэхээр нэгт өдөр хүртэл ингээд зулгаагаад багш байна. За тэгээд Оросууд одоо Украины засгийн газрыг терроризм одоо ISIS, Al-Qaeda шиг ангилалд оруулчих юм бол тэгээд дараа нь дайн зарлчих юм бол маргааш нь Зеленский байхгүй. Орешник тэгээд дозвидание болох байхаа. Амар хогч. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм одоо яагаад вэ гэх юм бол эний дараа чиний амьдрал чинийх болно. За энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн үр дүнтэй, арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын үгнөө бас хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зовоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент, 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлныг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зоолонгоос салах юм бэ? Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.